Эмэгтэй лигийн аваргын цувралын 4 дахь тоглолт. Авраг тодорхой аль эсвэл цаашид үргэлжлэх үү, хож эсвэл гэртээ хайр гэдэг энэхүү тоглолт эхлээд бэлэн боллоо. Номин хулан нар дундаа өсрөн хамтаа харцгаая. Захны тоглоог Улаанбаатар Амазонсог хийхэр боллоо. Келли Чон. За энэ жил харин үнэхээр юм бас мундаг тоглолтыг Арвтын охтууд үзүүлсэн. Тоглоогоо алдсан нэмээд 2-1 нөмөө авсан. Энэ тоглолтын заслан авсан. Буцаад сод цэцэг. Маш хүнд байдлаас довтлогоо оновчтой болгосон. Сод цэцэг 2-1 зөрүүд орсон. Өнөр заяа хамгаалагчийн харлаад явсан. Номин довтлогоо оновчтой болсон. Багийн 8 дахь оноо. Франксээ засгалжуулагч ямар нэгэн байдлаар завсралга аваагүй. Тоглогч цөлөөгүй 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Келли Чон. Болор эрдэнэ дамжуулалт ариун цэцэг дундаас хамгаалагчаа харгалаа шийдсэн. 5 оноо дараалж аваад тоглолтод ороод ирж байна. Хожигдоог байгаа юм байна. Урагшаа хурдан давталгаанд гаргаад өгсөн. Болор эрдэнэ гоё алхалт байлаа. Гэхдээ алдсан. Ахаад нэг боломжоор хийж байна. Довтлогоо даваад явчлаа. За буцаа маш хурдан довтлогоо шилжсэндээ нэг эсрэг нэг довтлогоо оновчтой болсон. Jacqueline Carmen Боломжийг үүсгэлээ. Өнөр заяа хонио үлдээсэн номингийн 2 оноо олсон. Өнөр заяа номингийн хоорондын хослол энэ тоглолтод ер нь 10 оноо авах юм бол 10 баг хожих магадлал маш өндөр байдаг. Гэсэн чинь өнөөдөр эхний 8 оноог эхний үед 8 оноог аваад ихсээ сайжирчихсан байсан Fried Kennedy-г одоо хадгалж үлдэж чадаагүй. За урагшаа нэг тоглож гарсан давуулаад өгсөн. Ариун цэцэг довтлогоо оновчтой болсон. 2-1 багтаа авчирлаа. Болсон. Өнөр заяа. Сод цэцэг хамгаалагч харлаа дундын шийдэлт нь оновчтой болсон. Багийн 19 дахь оноо. Шийдвэр байна. Эдийн нэг тоглолтын цагаар минут хагас орчим амраа чадсан ч гэсэн баяр чимэгтэй үргэлжлүүлэх самбар тэмцэх боломжийг олохгүй байгаад байна. Болор эрдэнэ 3-аас хариу шийдэлт. 20 аваад тоглоо эхлүүлж байна. Урагшаа гаргаад өгсөн мөмөг ариун цэцэг дээр ирсэн 2-1 авсан. Багийн 22 дахь оноо. Тэгэл аль багууд бүх тоглогчид төр хийх хамгаалтуудаа ярилцаад маш сайн судлаад гараад ирсэн байгаа гэдгийг илэрхийлж байгаа учраас нэмгээ авж байгаа энэ ачаалал студижнээр баг байх боломжтой 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Солонго финал болж үргэлжилж байна. Яг тийм дээрээс нь тоглолт болгонд нэг холын шийдэлтийг бол баг найдвартай оновчтой болгож чадаад байгаа шүү. Миний санаж байгаа. 8 довтлогооны самбар. Энд ч одоо тоглолтын цагаар бол 12 минутанд л хийж байгаа үзүүлчүүд. Үнэхээр гайхалтай тоглолтыг эхлүүлж байна. 10-10 гэ баг л 20 самбар авах хэрэгтэй болох баг. За тэр доор алдчихлаа. Ойролцоо тийм хурдтай тесрэлттэй тоглогчийн өөдөөс тоглох үнэхээр хэцүү байна. Энэ цувралын туршид энийг илтгэж байгаа. За гэд тэ. Хамгаалт сайжраад байгаа шүү дээ. Үйлчлэгчдийн тэгж яхад л улам нэгтраад байна. Амари Робинсон. За Brian Kennedy байхгүй учраас Ялч Робинсон давтлаа гаргаад байна. Нөгөө талд 3 онооны шийдэлтийг оновчтой болгосон. Амин ахаад бөмбөгийг нь салгацсан. Хурдан давталгаа тунгалаг 2 эсрэг гараад ирсэн. Өөрөө дайраад явсан. Харцаараа хуураад давталгоогоо оновчтой болгож байгаа. Робинсон дамжуулалт нь улангаар дамжаад ариун цэцэг дээр ирсэн. Шийдэлт нь оновчтой болсон. Бат Эрдэнэ ариун цэцэг. Намингийн оноо нь биш самбар нь улам яваад байна да. Гой дамжуулалт байна. Тунгалаг 2 оноо. За орсон Болор Эрдэнэ оронд орж ирж байна. Тэр нь лигийн эдийн авраг маш яхэр хамгаалалттай 3-аас сул сайн шийддэг урт насан байна. Нөгөө тал өнөр зэ 2 гоё гол даваа задлсан ариун цэцэг 3-аас 1 хийдсэн байгаа. 2 дахь унгаалаа. Бат Эрдэнэ ариун цэцэг будагтаад насан эсрэг заслан авсан. Бүр өндөр тоглож эсрэг гарсан. Яа. Яаж харъя да. Хурдан давталгааг эхлүүлсэн өнөр зэ. Тунгалаг 2 онооны довтлогоо оновчтой болсон 41-40 харьцаатаагаар 10. Эли буцаад болор цэгдэглөө. Баруун 45 дээрээ шийдэлт найдвартай юм аа. За соццэг гоё өгцөн дөө. Соццэг аргалаа довтлогоо оновчтой болсон. 2 оноо багтаа авчирлаа. Өнөр заяа. Соццгийн слоныг авсан. 3 онооны шийдэлт нь яг л гоё явсан да. Багтаа 3 оноо авчирлаа. Маш хурдан байсан. Давуулаад гоё өгцөн шүү. Довтлогоо оновчтой болгосон. Цэцгээр ирсэн. Улан соццгийн гарыг давуулаад холын шийдэлт нь оновчтой болсон. Өөрөө ч гэсэн саяны шийдэлт нь оновчтой болж байгаа. Довтлогоо оновч болсон. Гэтэ хоёр боломжийг өөрөө үзэж чадсан. Улаанбаатарын хулан 2-1 багтаа авчирлаа. Алдаатай бас муугүй болж байгаа. Ариун цэцэг 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Ардаа өгсөн болор цэцэг за хараатаа гоё дамжуултыг өгцөн дөө 2 оноо.
Багийн Камен зүүн дайраад явсан тоглоо онортой боллоо. 53 дээр оног дахин тэнцүүлж байна. Хулан шийдний их зурдаа хамгийн сайн шийддэг те. Маалт болоос тэр самбарын нөлөө бол айхтар өндөр байсаар байна да. Баатрин болор эрдэнэ тоглоо алдсан. 2 оноо авсан. Баатрин болор эрдэнэ бас цагаар зогсон гэдэг. Үлдсэн 5 эсрэг 4 хүний илүүтэй доошоо өгсөн болор эрдэнэ найдвартай 2 оноо. Завсарлага захиалах уу? За тэнд 7-3 секундын хугацаа үйлдсэн маш хүнд байдлаас довтлогоо онортой болсон самбардаад. Тоглолтын төвшөд яг ростер энэ плей-офф финалд ашигласан тоглогч бол ховор харагдлаа шүү дээ. Сэргэлгийн нэг оруулж ирсэн гэлээ. Топ Motors, Gold тэмдэгчээ шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс 3 оноо. За өнөр зэ буудаад дамжуулт өглөө. Болор цэцэг хашаад байсан харин болор эрдэнэ голоос нь сул байсан бөмбөгийг дамжуулт болор цэцэг за илүү үндэл өгсөндөө задлсан 3 онооны шийдэл нь онортой болсон. Чеклин Кармны гарах бөмбөг байгаа. За маш гоё аргалагаараа дэрсэн 2 оноог авлаа. Завсарлаас гарч ирээд оноог авч чадсан юм. Тун сайн хэрэг сэтгэж чадлаа шүү. Тунгалаг 3-аас дараалс нь 5 оноо 10 тугаас ор. Ромисон шалаад өгсөн довтлогоо онортой болсон. Болор эрдэнэ бол дор иж 3 довтлогоор барих боломжтой болж ирнэ. Довтлогоо онортой болсон. 8 онооны зөрүү. Монгол улсад үндэсний дээдлийг Улаанбаатар Амазонс баг Улирлийн 15 тоглолт. Дээрээс нь эхний шатны 4 тоглолт. Эхний финалдаа гарч үзээд энэ түүхийг чинь гэдэг бол тий багийн түүхэнд бас шинээр тодрон үлдэх зүйл болж байна. Улаанбаатар Амазонс мөрөн дээрх 2 од нь 3 од боллоо. За энэ цаг мөчийг удаан хугацаанд хүлээсэн Амазонсийнхэн дахин нэг удаа баяр хүргэе. Тэд аварга хамгаалж чадлаа. Баатрийн болор эрдний гайхалтай сагсан бөмбөгийн заамнал баярлалаа. Талархснаа илэрхийлье. Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг, эмэгтэй сагсан бөмбөг сонирхогчдыг үлгэрлэн дөөрайх гол шалтгаануудын нэг байсан. Шилдэг тамирчдын нэг байсан. Үндэсний дээдлигийн MVP-тэй аваргын цомтойгоор түүний хувьд энэ гайхалтай замналаа дуусгаж байна. Хулан ариун цэцэг гэж энэ шилдэгүүдийг бид нар ахин нэг удаа магтъя. Яагаарахгүй Монголын шилдэгүүд юм тэд Улирлийн туршид өөрсдөө харууллаа. Улаанбаатар Амазонс үнэхээр баг болсон юм байна. Энэ төвшөнд авч яваа багийн арын алба болон бусад бүх хүмүүст нь тий багийн эзэд одоо тоглогчид ар гэрийнхэн бүгдэнд нь л одоо баярлсан талархснаа илэрхийлье. Баяр хүргэе.